За одоо зүгээр шууд урснаа. Урсахгүй бол ерөөсөө болохгүй ш. За өнөөдөр чинь сайхан салхи сэвэлсэн хаврын сайхан нарлаг өдөр байна. За тэгээ хувийнхаа влогийг хийж эхэлсэн байгаа. Энэ удаагийнхаа одоо влогтой өнөөдөр чи хагас өдөр бид нар бас нөгөө манай компани шинээр хийж нэвтрүүлж суйрлуулж эхэлсэн нар хосолсон эрчим хүч хадгалах ухаалаг систем SIG Energy системийн танилцуулах нээлттэй өдөрлөгийг энэ гачуурт байрлах туул стрим төсөл дээр хийгээд тэгээ одоо сайхан ингээд ирсэн юм чинь одоо бас нэг влогтой оруулчих энэ системээ бас танилцуулга хийчих гэж тэгээд явж гин. Энэ төслөө бол өөрөө яг энэ гачууртын хар усан тохоо яг зүүн хойдол авцаа байрлаж байгаа. Яг энэ голынхоо иргэн дагуу өвөлдөө бол их сайхан сэвэлсэн салхитай. Тэгэхээр утаа бол баг сунаг гэлдэм блэ. Тэгээ юугаа ингээд нийтдээ 33 айлаас бүрдсэн. За тэр голын хэсэг бол бүгд урагшаа харж байгаа. За баруун талын хэсэг бол яг зүүн урагшаа харсан харуулцтай. Зүүн талын хэсэг бол бүгдөө баруун урагшаа харсан харуулцтай. Зочны өрөө болон мастер унтлах нөрнүүд нь бол бүгдээрээ яг үндсэн энэ голынхаа хөндийг харсан. Гой сайхан харуулцтай юм төсөл байгаа. Тэгээ яг манай компанийн хувьд энэ төсөл дээр бид нар нөгөө хяналтын камерын систем болон гэрийн домфоныг бол суйрлуулсан. За тэгээ Монгол улсын нийт аль өрхийн одоо 85% нь бол сарынхын цахилгааных нь хэрэглээ нь бол 300 кВт цаг орчим байгаа. Үүнийг жишээлбэл одоо шинжлэхсэн энэ цахилгааны үнийн тарифаар ингээд бодох юм бол хуучин ингээд 46 мянга орчим гардаг байсан бол одоо ингээд 70 эд мянга болоод бараг 66% өссөн байгаа байхгүй. За тэгэхээр одоо яах вэ? Бид нар одоо хувийн аж ахуй нэгжүүд одоо айл өрхөөд ингээд цахилгааны үн өсөд байна. Цаашдаас бас энэ ингээд хадгалагдахаар харагдаж байгаа учраас одоо бас манай компани хувьд гэсэндээ яг энэ дээр бас арай дөрвтэй зүйлүүд рүү бас төвлөрөөд бид нар бас хувийн хвшлээд өөрсдөө юу хийж чадах юм. Тэ өөрсдийнхөө хувь нэмрийг оруулаад бас дэлхийд танигдж байгаа танигдсан одоо хамгийн дэвшилтэд сүүлийн үеийн технологиг бас Монгол улс нэвтрүүлээд ингээд бас давхар энэ нөгөө бизнесийн зарчмаар ингээд тал бүртээ өрөө көчтэй байдлаар бас одоо ингэж ажил хийж ер нь зорьсон байгаа. За тэгээ энэ хүрээндээ бол бид нар сэргээгдэх тэр дундаа яг нарны эрчим хүчийг ашиглаж эрчим хүчний хэмнэлт гаргаж байгаа одоо хамгийн шилдэг шийдэл юу байна вэ? Тэгээ ямар компани байна вэ гэдгийг бол сүүлийн бараг жил гаруй хугацаанд бид нар бол нэлээд бас судалгаа хийж хагаад энэ дэлхийд цахиур хагалж байгаа SIG Energy гэсэн компанитай бол бид нар холбоо тогтоогоо 2-3 удаа очиж уулзаад бүх шийдлийг судлаад за тэгээ бид нар бас авчир туршиж үзээд компаниг Монголд аль бие усаар онцгой ихтэй төлөөлөх эрхээ аваад за тэгээд хамгийн анхны одоо системийг бол энэ туул стрим төслийн одоо нэгэн айлд суйрлуулсан. Тэрийн талаар би одоо бас танилцуулга мэдээлэл өгье гэж бодлоо. SIG Energy-ийн системийг суйрлуулсан хэсэг буюу яг энэ одоо айлынхаа гараж хэсэгт ороод ирсэн байна. Энэ захиалагч маань өөрийнх нь гол хүсэл нь бол ерөөсөө тог тасарсан ч одоо энэ айлынх нь бүх хэрэглээгээ асуудалгүй бие дагаад ажилуулдаг бай. Эрчим хүчний хараат бус байдал те тэр зүйлийг илүү бас чухалчилсан. Цуслангийн хэсгийн одоо бусад айлуудтайгаар адилхан одоо энэ айлын хувьд бол цахилгаан тосоолн 100% халаалттай. За энэ ингээ 18 кВт байгаа. За үүн дээр нэмэх нь халуун ус халаах бойлер 1.8 кВт. За тэгээ бусад хэрэглээ буюу одоо цахилгаан хэрэгслүүд байна. Зурагт, телевизэр, хөргөгч, плет гэрэл чийдэн гэх мэт зүйлүүд ингээ ороод бүгдээрээ яг зэрэг хэрэглэхгүй. За зэрэг хэрэглэсэн тохиолдолд бол нэг ойролцоогоор 5 кВт гэж үзэж байна. За тэгээ үзэнгүүт яг энэ айлын нийт хэрэглээ зарцуулалт бол одоо нэг агшинд 25 кВт максимумд хүрэх боломжтой маа гэдэг шийдлэр бол хийсэн байгаа гэсэн. За тэгээ энэ дээр харж байна. Одоо энэ манай SIG Energy-г одоо онцгой юм нь юу гэхээр ерөөсөө маш цэвэрхэн. Бусад системүүд шиг олон кабель утсан гэж холбох шаардлагагүй. Тэгээ нэг юм stack буюу одоо нэг энэ бүтэн багц хэсэгтэй
батарей ураагуур болон дээрээс нь инвертер гэх мэт бүх зүйлүүд дотор ингээд орцсон байдаг. За одоо жишээлбэл яг энэ толгой ойн хэсэг бол яг үндсэн инвертер. Тэгэхээр энэ маань одоо энэ айлд бол 25 кВт-ийн инвертер хийгдсэн байна. За 25 кВт-ийн инвертер тэгээд дээрээс нь 5 ширхэг battery pack орсон байна. За тэгээд нэг батарейны багц нь бол дотроо 8 кВт цагийн багтаамжтай. За тэгэхээр 8-5-ын нийтдээ 40 кВт цагийн багтаамжтай юм систем байна. Өдөр тооцохдоо бол 25 кВт-ийн инвертер 40 кВт цагийн батарей. За тэгэнгүүт 40 кВт цагийн батарейнаас нийт багтаамжаас нь яг нэг агшинд гаргаж байгаа чадал нь бол яг тухайн нийт батарейныхаа багтаамжаар талаар гаргадаг. Тэгэхээр 20 кВт-ийн чадал гарах юм. За тэгээд зөрүү инвертер батарей хоёрын чадлынхаа зөрүү буюу 5 кВт-ыг бид нарныхаа автнаас аавна гэж тооцсон. Тэгээд энэ байшингийн дээр болохоор нийтдээ 500 ваттын 10 хавтан суурилсан. Тэгээд яг гол нь бид илүү их 25 кВт-ийн инвертер рүү тулгаад болоод нийтдээ гол нь 50 500 ваттын хавтан хийвэл өрөө гоожмор бүр их нэмэгдэх гээд байна. Тэгээд яагаад гэвэл энэ системийг бол 2 сарын ихээр асаасан. За тэгээд тэрнээс хойш ингээд өдөрт 10 ширхэг хавтангийн үйлдвэрлэлээрээ энэ 40 кВт сайхан батарейг маш богино хугацаанд нэг чинь байнга бүгдийг шахахгүй байгаа. Тэгэхээр ингээл өдрийн нэг 12 цаг гэхэд бол бүрэн цэнгэлээд үргэлжиж байгаа байхгүй. За тэгээд тэр үед ингээд төвөөс тог авахгүй. Дээрээс нь гэрийн хэрэглээ бага үед бол ерөөсөө тэр дээр үйлдвэрлээд байгаа нарны энерги ерөөсөө бүгдийг хоримтлуулж авч чадахгүй. Яагаад гэвэл батарей маань дүүрсэн учраас тэр энерги ингээд бид нар алдаад байгаа гэсэн. Тэгэхээр аль болох олон хавтан байсан бол бид тэрүүгээрээ төвийнхөн шугамлуугаа шууд ингээд нийлүүлээд авах боломжтой гэсэн. За хүмүүс их асууж байна л да нөгөө яг хідэн хавтан хийгээд ямар инвертер хийгээд ямар батарей хийх юм бол яг өгөөж маань ямар байх юм бэ гэдэг хүмүүс бүгд тэгж асууж байгаа. Гэхдээ яг тэрийг жишээлбэл бид нар нарийн тайлбарлаж ойлгуулъя гэх юм бол яг тухайн тэр захиалагчийн шаардлагыг бид нар гаргаад за тэгээд тэрэн дээр нь тулгуурлаад бид нар нэг 2-3 шийдэл гаргаад тэгээд тэр шийдэл болгон дээр эрчим хүчний өгөөжийг бид нар тооцож харуулах шаардлагатай байхгүй. Тэгэхгүй бол яг тийм universal юу гэдгийг нэг юм абсолют тэгвэл ингэн гэсэн яг тийм зүйл бол бас ерөөсөй байхгүй. Энэ системийг бол ямар байдлаар тухайн хүнийх нь хэрэгцээнд тааруулж хийх боломжтой. Ер нь бол юу гэж ойлгож болох вэ гэхээр ерөөсөө л энгийнээр бол яг гэрийн power bank гэсэн. Томхон хэмжээний power bank. Тэгэхдээ 3 фазын 380 саяны бойлер халаалттай бүх зүйлийг удирдах чадамжтай том хэмжээний power bank гэж ойлгож байна гэсэн. Шөнийн тарифч хөнгөлөлтөө өнөөгөө тал үнээрээ байгаа. 3 тарифтай олоор тавих юм бол шөнийн тариф нь бүр багасч байгаа. Тэгэхээр тэр шөнийн тарифын хөнгөлөлтөө үнэтэй цахилгааныг энэ power bank-нд хоримтлуулад энийг жишээлбэл яг оройны оргил цагийн ачааллын үед ч юм уу 6-аас 9 цагийн үед хэрэглэх боломжтой гэсэн. Тэгэхээр энэ ашиглах удирдах хэрэглэх бүх менежментийг энэ систем маань өөрөө хиймэл оюун ухаан дээр AI дээр суурилсан гормоор автоматар бид нар заавал ингэж нарийн тохиргоо хийхгүйгээр хийх боломжтой байдаг. Тэрүүгээр даваа талтай. Тэгээд би юу л ингээл яг ингээд жишээлбэл энэ инвертер байна, энэ батарей байна, ингээл энэ батарей олонныхаа доторх юм ухаад ярих юм бол салбартаа байхгүй патентлэгдсэн инновацлог маш олон аюулгүй байдлын болоод үр ашигтай ажиллах боломжтой ингээд олон функцүүд байгаа байхгүй. Тэгэхээр яг юм чинь влог штэ. Тэгэхээр влог дээр нэг бүтээгдэхүүний танилцуулах шиг ингээд би бүгдийг бас ярина гэхээр бас төвхтэй л да. Тэгэхээр яг энэ дээр энэ видеоны доор нөгөө манай яг энэ Facebook хуудас байгаа. Тэр мэдээллүүдийг бас оруулчихъя. Тэгэхээр тийшээ ороод илүү нарийн деталь мэдээллүүдийг бол манай мэргэжсэн инженерүүд тайлбарлалцсан зүйл байгаа. Тэгэхээр тэрийг бас орж сонирхороо таалагдах байх гэж бодож байна. За яг нэгэнт нөгөө ам хаалсных ам хаалсных ер нь бол нарны систем дэрийг гол ингээд бүрэлдүүлж байгаа нэг 4 хэсэг байгаа. Инвертер, за эрчим хүчийг хадгалах батарей, за дээрэс нь нарнаас эрчим хүчийг авдаг хуургаж байгаа гол нарны хавтан, нарны хавтангаа бэхэлж суйрлуулдаг энэ арын тоногл хэсэг. За тоноглууд нь бол зөвхөн энэ тэгшин гадаргуу дээр хийнэ гэж бас яахгүй. Тэгшин газаргуу дээр хийдэг байна. Мөн ингээд танд суйрлуулдаг байна.
Эсвэл бол зарим одоо байшингууд чинь дээвэрчин юм декра гэдэг юм одоо өгсөрсөн дээврүүд байгаа шүү дээ. Тэрэн дээр хийдэг зориултын тоноонууд тэгээд олон төрөл хийдэг. Тэгэхээр яг энэ төрлүүд нь бол бас манад байгаа. Цаана одоо энэ хавтан болгом адилхан биш. Тэгэхээр энэ манай энэ одоо Монголын зах зээл нийлүүлж байгаа хавтан юугаараа сайн юм бэ гэдэг зүйлийг бас тайлбарлсан контент юмнууд бол байгаа. Тэгэхээр тэрийг бас үз сонирхороо. Би бол эндээс нэг гол одоо яг илүү дизайн одоо харагдах байдлаас нь онцлог зүйл нь юу гэхээр энэ өөрөө ингээд гоё тас хар өнгөтэй. Хүрээний хүртэл одоо ийм хөнгөн цагааны одоо биш яг ийм гоё юм хар хүрээтэй. Европт бол маш их хэмжээгээр хэрэглэгддэг. Одоо Франц руу жишээлбэл яг энэ хар автан жишээлбэл түгээмэл хайлууд хэрэглэдэг. Яриад үйл ингээл өөр гэл ярих гал юм л да. Одоо энэ бол нөгөө Sync Energy-г маань ухаалаг нөгөө самбар байна, цахилгааны самбар. Одоо энэ дээр жишээлбэл айлын самбар нь ингээд байдгаараа байж байгаа. Энэ дээрээ нэмээд бид нар маш цэвэрхэн ингээд оруулахуудыг хийгээд ингээд холбогдож байгаа. Тэгээ эндээсээ эрчим хүч хадгалах нөгөө инвертер, батарей энэ төр маань бүгдээр ийшээгээ холбогдож байгаа. Яг го батарей маань шууд инвертер рүү холбогдчихно. Инвертерээсээ энэ цахилгааны самбар руу холбогдчихно. За тэгээ энэ дээр мөн одоо нөгөө дизель генераторыг бас давхар хоршуулж ашиглах боломжтой. Одоо бакап хэсгээр нь бол нөгөө дизель генератор нэмэлтээр бас холбоод үүдгийн 7 хоног үйл гараад ч юм уу те. Бүр ингээд бороо ороод нарнаасаа үйлдвэрлэж чадахгүй байж байгаа батарейгаа шавах гээд ч юм уу тийм одоо асуудал үүссэн тохиолдолд энэ батарей чи өөрөө унтрахаас өмнө дизель генератор руугаа нэг 10 хэдэн минутын өмнө дохиог нэг засаагаад тэгээд одоо тэн дээр ямар нэгэн цахилгааны тасалт байхгүйгээр ингээд дизель генераторын ажиллагаанд нь оруулаад тэгээд дизель генераторынхаа үйлдвэрлэж байгаа цахилгаанаас өөрийгөө авч тийжээгээд гэдэг ч юм уу ингээд бас олон гормод байдаг байхгүй. Тийм бас боломжууд байгаа. За эндээс нэг онцлоод нэг ганц зүйл ячвал за одоо би юу ячид вэ? Бүр тогоо салгачээ харж яах вэ? За одоо энэ дээр ерөөсөө нөгөө 0 секунд дээр шилжилт хийдэг. Буюу төвийн шугам тасарсан, тог тасарсан үед 0 секунд. Батарейныхаа систем рүүгээ 0 секунд шилжиж байгаа. За би нэг одоо хийж үзвэл төвийн шугамаа унтраалаа. За ингээ ерөөсөө гэрэл жоохон ч гэсэн ингэж авчихгүй байхгүй. Тэгэхээр яг бусад бас байдаг систем бол 20 миллисекундээс дээш тасалтай байдаг. Дизель генератор бол бүр одоо юу гэдэг өөрийгөө халаагаад асах ч юм уу те. Тэр switch over time гэж байгаа байхгүй. Тэр шилжих цаг нь бол урт байдаг гэсэн. За одоо ингээд нөгөө батарей руугаа шилжсэн үед ингээд батарейны айкон ингээд асаад гэрийн бүх хэрэглээ бол энэ батарейнаас явж байна гэдэг харуулж байна. За буцаагаад тасаач да. Төвийн шугам нэлээ. Төвийн шугам нээчээ. За энэ нөгөө нэг My Hygiene гэдэг Sync Energy өөрийнх нь апп байхгүй. За тэгээ энэ аппликейшн дээр болохоор за одоо ингээд цаг орой 7:20 болцсон байна. Нар бүр ингээд баруун тийш явцсан. Тэгэхээр нарны одоо үйлдвэрлэл бол ингээд 0 киловатт болгоод байхгүй болцсон байна. За тэгэнгүүтээ энэ батарей маань 100% хүртэл цэнгэлэгдсэн байна. Гэрийн хэрэглээ одоогоор нэг 0.6 киловатт. Тэгэхээр одоо энэ хөрөгч ажиллаж байгаа байна. Дээрээс нь доторх би гэрлүүдийн дөрөв хасаацсан. Тэгэхээр энэ гэрэл за тэгээ хөрөгч энэ төр ингээд ажиллахаар нэг ойролцоогоор 0.6 киловатт хэрэглээ байна. Тэгэхээр энэ хэрэглээг одоо яг 100% батарейнаас л өгч ирсэн. Энэ grid буюу энэ төвийн шугам нь бол одоо 0. Тэгэхээр одоо тогогч идэнгээ асаацсан байна. Хөрөгч ажиллаж байгаа үед ингээд төвөөсөө ч хүртэл юу авахгүй байхгүй. Энэ батарейтай системийг оруулаад нарны автангуудаа хийсэн чинь ерөөсөө одоо энэ байшингийн хувьд төвөөсөө бараг хэрэглээ авах байсан. За тэгээ нэг ийм л зөвлөдөө энэ өнөөдөр энэ тул стрим төсөл дээр бид нар бас нөгөө нийтдээ одоо энэ айлууд бүгдээр орцсон байгаа. Тэр айлуудтай танилцуулъя гэдэг нээлттэй өдөрлөг зарлаад тэгээ инженерүүдтэйгээ бид нар төлөө бас бид нар энэ дээр үнжлөө. Тэгээд ойр ойгоо айлууд нь бүгдэн сайхан танилцуулга хийлээ. Тэг хүмүүс их бас хэрэгцээтэй байран сайхан хүлээж авлаа. Одоо сайхан тогтун болж байна те. Нэлээд салхитай байсан салхи буугаа сайхан тогтун болж байна. За тэгвэл өнөөдрийн влог ингээд өндөрлөе. За бүгдээрээ сайхан амраарай.